Цэцэн бэрийн үлгэр. Урд тэнэг хүүтэй нэгэн хаан байжээ. Мөн тэр улсад бас нэгэн цэцэн охинтой нэгэн хөгшин байж гэнэ. Тэр хүүхнийг мөнхөх тайждаа авч өгье гэж хаан бодоод үгнийг дуудан ирүүлэн. За өгөн чи маргааш өнсөн өдөр зангидаад өдөрч биш, шөнч биш цагаар зам тайж биш, замгүйч биш газраар хувцастайч биш, хувцсгүй биш явж ирээд гэртч биш, гадаач биш газраар надад өгөөрэй. Осолдвол толгоогч нь аван шүү гэж зарлиг буулгажээ. Өвгөн хэрхэх учраа олохгүй их л айж яан ийн гэж гайхаш тасран харсанд охин нь тэр юу хэн байх вэ? Аавта санаа зовлтгүйгээд арга зааж өгчээ. Маргааш өглөө нь өвгөн охины заасан ёсоор хаанд очиод хаантан минь ээ, зарлиг ёсоор өнсөн өдөр зангидаж авчирв. Авч сойрхон уу гэж хашгирсанд хаан чи хаана вэ гэж асуухад өвгөн би гэртэж биш, гадаач биш, хан турах хоёрын тань завсар байна гэв. Чи хизээ ирэв гэсэнд өвгөн өдөрч биш, шөнч биш үүрээр ирлээ гэж гин. Хаагуур явж ирэв гэсэнд би замтай газраар биш, замгүй газраар биш, замын далангаар явж ирэв гэж гинэ. Юу өмсөж ирэв гэхэд хувцастайч биш, хувцсгүйч биш, торон нөмрөгтэй ирэв гэлээ. Өнсөн өдөр яаж зангидав гэсэнд өлөн өвсөөр чөдөр зангидаад хавтгай чулуун дээр тавьж гал оруулаад үнсэн чөдөр зангидахыг ч зангидлаа. Хаан гой сойрхвол авч морой чөдөрлдөө гэсэнд хаан за хөгшин маргааш танаад очино. Чи надад эр үхрийн сүүгээр илгэн тараг бүрээд тавь. Осолдвол толгоогүй гэж мэд гэжээ. Өвгөн манай хаан босгоо байжээ. Одоо яа нүлээ гэж зөвхөн охиндоо очиж хааны зарилгийг хэлвэл охин нь тэр гайгүй аавта санаа бүүзав би аргалъя гэж гэнэ. Маргааш охин аавыгаа арга төшүүлэн нүмгэн суулгаж хаяа хатавчаа манан бөглөөд байж байтал хаан ирж нохоо хор гэсэнд хүүхэн тооноороо баган гаргаад гарч ирэн манад морилж болдгүй гэв. Танаа хүн орж болдгүй яасан юм гэж хааныг асуухад манай аав нэралсан гэжээ. Эр хүнээс хүүхэд гардгийм үү гэсэнд эр өхрөөс сүү гардгийм үү гэж хүүхэн асуув. Хаан үг дуугүй эргээд явжээ. Хаан яасан сэцэн хүүхэн бэ гэж мөнхөг тайж хүүдээ авч өгөв. Ингээд хаан хэдэн сарын дараа хүүгээ сэцэн хүүхэн аваад ухаан орж байгаа болов гэж бодоод дуудан хэлв. За хүү минь хаан аавда хойно урдаа 2 толгойтой моринд имэйл тохож өг гэжээ. За гэж гараад хойно урдаас нь 2 морийг нь зөрүүлж баглаад ором жирэм гээд тасчиж бүр ядав. Тэгээд их нэртэй манай аав намайг хойно урдаа 2 толгойтой моринд имэйл тохож өг гэсэн би дохоод ядчихв гэж их нэртэй хэлжээ. Та бос хээлтэй гүнд имэйл тохоод уйчих гэж хэлв. Хэлсэн ёсоор уйжээ. Хаан түүнийг нь хараад таалан дахин хэлв. Аавда модон хайсанд мах чанаж өг гэжээ. Хөвгүүн заа гэж гараад хамаг хотгор сав бүгдийг нь хөмөрдөөд тун ядав. Тэгээд их нэртэй намайг модон хайсанд мах чанаж өгөөч гээд би ядчихв. Тэгэхээр нь ихнэр нь яргаа модон мах шарж болгоод авч ороод орхихтун гэжээ. Тэр ёсоор нь үлджээ. Эцэст нь хаан мөсөн хүн хэлгэж тавьчихад за хөвгүн тэр мөсөн хүнээс үг сураад ир гэж мөнхөг тайж очиж суугаад дуу гаргаж ядав. Химэх балвчаад их нэртэй хэлв. Би намайг мөсөн хүнээс үг сурж ир гэлээ. Сурж ядчихад балвчхав гэж хэлэхэд ихнэр нь уул би минь усан билээ. Мөн би мөсөн болсон билээ. Зузтай 3 сар байдаг үлээ. Зуны 6 сард хардаг үлээ гэж мэдүүлчих гэжээ. Тайж хэлсэн ядсаар нь мэдүүлчихв.
Хаан: миний хөвгүүн сэцэн авгаа аваад сайн ухаан оржээ. Миний хүү өдий чихтэй болсон тул хаан суурьнд сууж хамаг төмнийг захирж чадах болжээ гэж бодоод сэтгэл амар ан гөрөө хийж яваад хар улсын нутагт мэдлгүй ороод баригдаж гин. Тэр улсын хаан танай хааны улсыг дагуулахаар 2 элч илгээхээр шийджээ. Хаан хэлв: манай хошуу хартай хэцүү хошуу юм аа. 2 хүн үнд намайг ийм байна гэж очтол дагаж өгөхгүй болох. Би та нарт сайн байна гэж нэг бичиг хийж өгье. Тэгвэл болно гэд нэгэн бичиг хийж өгөв. Би дээрээ хөх торгон дээвэртэй, доороо ногоон торгон албагтай, ардаа 10 хүн дүршлэгтэй байна. Үргэлжийн 2 хөхүүр сүртэй, өдрийн 1000 төмөн хонин хүнстэй их жаргалыг эдэлж байна. Эвэртэй малаа өмнөө туухтун, эвэргүй малаа ардаа туухтун, туугаад ирэхтун. Эргүү улаан бирууга нутагт нь хаяж орхихтун, хар тулаагаа сахихтун, цагаан тулаагаа эвхэхтун. Манай нутгийн савдаг болох 2 удаас бий. Нэгийг нь нутгийн гол завчиж унгаахтун. Тэр 2 улаасыг ис унгаавал манай нутгийн савдаг нэхнэ. Миний байх нутаг хүртэл түүний нэгээр нь түрш хийж ирцгээ гэжээ. Миний хөвгүүний хөл доор 1 торгон хар хуурай бий. Түүнийг миний бэр мэднэ. Тэр торгон хар хуурайг ахуулаад хуурайдуулж авдар савыг нь задалж үзэгтэн гэжээ. Тэр 2 элч хурж очиод бичгийг хүн амьтанд үзүүлв. Олон хүн амьтан үзээд "Хүү, манай хаан сайхан жаргаж байна" гэжээ. Тэгэхэд бэр гадаа байгаа тэр бичгийг надад аваад өгөөч гэжээ. Аниргүй ахуулан үзээд "Таминэ, хаан аав жаргалтай байна. Нүүн гэж хэлсэн та." Надад болвол хаан аав жаргалтай биш, зүдүүртэй байна. Дээрээ хөх торгон дээвэртэй гэсэн нь тэнгэрийг хэлжээ. Доороо ногоон торгон албагтай гэсэн нь газрыг хэлж. Ардаа 10 хүн дүршлэгтэй гэсэн нь мутрыг нь ард нь хүлжээ. Үргэлжийн 2 хөхүүр сүйтэй гэсэн нь 2 мэлмийн нулимс байна. Өдрийн өдий төдий хонин шүүстэй гэсэн нь бөөсөндөө баригджээ. Эвэртэй малаа урдаа туухтун гэсэн нь жад сэлэмтэй нь өмнөө гарахтун гэжээ. Эвэргүй малаа ардаа туухтун гэсэн нь жад сэлэмгүй нь ард нь явахтун гэжээ. Эргүү улаан бирүү би түүнийг нутагтаа хаягтун гэсэн нь энэ тайжийг хэлжээ. Хар тулааг сахихтун гэсэн нь шүн явахтун гэжээ. Цагаан тулааг эвхэхтун гэсэн нь өдөр бүгэгтун гэжээ. Манай нутгийн савдаг 2 улаас гэсэн нь энэ 2 хүн болно. Нэгийг нь завчиж унгаагаад нөгөөгөөр нь түрш хийж ирэхтун гэсэн нь нэгийг нь алаад нөгөөгөөр нь газарчлуулж ирэхтун гэжээ. Олон улас заа гэд өчт өнөө 2-ыг барьж нэгийг нь завчиж алаад нэгээр нь газарч хийж яваад шүнэн очиж баригдсан хаан аваа хулгайлан аваад цаадах дайсан амьтныг хаяж орхиод аавыгаа гаргахын далмаар тэр бүрнийг эзлээд хаан сууж жаргав. Хойно нэгэн цагт цэцэн мэргэн хаан өвөрч хаан ширээ төрийн хэргийг хүүтэй шилжүүлэх гэтэл хүн тэнэг тул сэтгэл төвдөхгүй арга дасраад хэдий бүсгүй хүн төрийн эрх барих ёсгүй боловч үнэхээр сэцэн бол төрийн эрхийг бэрдээ шилжүүлж хүүгээ төр төшүүлэх санал төрж бэрийнхээ үнэхээр сэцэн эсхийг шалгахаар шийдэж гэнэ. Тэгээд бэрээ дуудаж ирүүлээд арга, савар, адуу, хомоол, хонь, хуц, чон, гол, мод, идэх гэсэн 10 үг хэлхийг тэрлүүлж эдгээр үгийг хэлбэл толгой гавна гэж зарлиг болгон арга өрүүлж савар бариулаад адууны хомоол түлгэж хонинд явуулсан юм байжээ. Тэгтэл хуцыг нь чон барьж гол гатлуулаад модны ороод идчихсэн байжээ. Сэцэн бэр үүнийг хаандаа айлтгах гэтэл өнөөх цээртэй 10 үгийг хэлж толгой ахуулахад хүрэх тул арга олж айлтгсан нь. Би өдмөлийг нь үрээд, малтмалыг нь бариад, гүмлийн гэмлийг түүж явсан чинь майлдгийн ахлаа дахлайг урсгалыг гатлуулаад ургамлын дэргэд уйлмар жайжиж орхижээ гэсэнд хаан ихэд баясан бэрийн
Үнэхээр гайхалтай. Цэцнийг мэдэж хаан ширээндээ суулгаж амар сайхандаа жаргажээ. Үлгэр ийхүү төгслөө.